Тэгэхээр төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компаниуд бол одоо зайлшгүй реформ хийх шаардлагатай ийм одоо болж хувирсан байна. Нэгсэндээ бол зарлага нь өндөр. За зарлагаараа захирлууд нь урамшууллаа авдаг. Төсвөөс гадуур хяналтгүй төсөвтөө ийм одоо төрийн өмчийн компаниуд дээр зохих арга хэмжээ авах ёстой. Тийм учраас 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр 14 эрх зүйн реформын хүрээнд бол төрийн өмчийн компани эрх зүйн реформыг хийнэ гэдгийг тодтогд өгсөн. Одоо та бүхэн харж байна, төр бол хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхдээ одоо салбарын яамдуудын дэргэд хэдэн одоо төрийн өмчит компаниуд үйл ажиллагаа явуулж байна гэдг нь эндээс одоо тод харагдчихэ. Олон улсын валютын сан жишг шалгуур үзүүлэлтүүдийг гаргадаг. Жишг шалгуур үзүүлэлтүүдээр өр төлбөр хөрөнгөний харьцаагаар төрийн өмчит компаниудыг за мөн нийт хөрөнгөний өгөөжийн эрсдлээр төрийн өмчит компаниудыг үнэлэхэд нийт 99 компаниас 40% нь өр төлбөр хөрөнгөний харьцаагаар эрсдэлтэй байна гэж үнэлэгдсэн. За мөн одоо энэ хөрөнгөний өгөөжийн эрсдлээрээ бол нийт 99 компаниас 23% нь дунд эрсдэлтэй, 20% нь өндөр эрсдэлтэй гэсэн ийм төвшин болвол энэ валютын сангийн шалгуур үзүүлэлтээр бол тогтогдсон.